ирээд өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Алтан туул байгаа таны өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа өглөөний мэнд. За тэгэхээр Алтан туул эмчтэй хамтраад бид энэ өглөө та бүхэндээ өрхийн одоо анагаах ухаантай холбоотой ерөнхий мэдээллүүдийг болоод түүнд одоо багтаж байгаа агуулгуудыг одоо нэг үрчлэн та бүхэнд тайлбарлан одоо таниулахыг хичээх болно. За тэгээд юуны өмнө бол одоо өрхийн анагаах ухаан гэж байгаа юм чинь шууд өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй холбоотой болж эхэлнэ. Тийм учраас өрхийн эрүүл мэндийн төвийн ер нь одоо анх ер нь манай улсад өрхийн эрүүл мэндийн төв яаж байгуулагдчихжээ энэ талаар яриагаа эхлүүлж бодож байна. За баярлалаа. За Монгол улсад 1997 онд Монголын өрхийн анагаах ухааны холбоо гэж анх байгуулагдчихсан. Тэгээд 1997 онд тэр жилдээ ВОК буюу дэлхийн өрхийн эмчнэрийн холбоо гэж байдаг. Эндээ анх элсэн орж бид нар батламжаа аваад тэгээ Аз хөгжлийн банк болон Монгол Улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр анх 97 оноос 99 оны хооронд одоо 3 үе шаттайгаар манай Монгол улсад хэсгийн эмнэлгээс өрхийн эмнэлгийн тогтолцоороо шилжих тийм түүхэн тийм өөрчлөлт явагдчихсан л та. За ингээд 1999 онд бол ерөнхийдөө Монгол улсын бүх аймаг төв суурин газрууд нийслэл хот одоо дүүргүүдэд бол өрхийн эмнэлгүүд маань анх байгуулагдаж ирсэн. Нэгсэндээ эдүүгээ одоо бид нар одоо энэ жил түүхт 20 жилийнхаа бас тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа юм жил болж байгаа. За тэгээд анх бол байгуулагдаж байхад мэдээж одоо энэ чинь нэгсэнд маш том тийм өөрчлөлт хийж байгаа болохоор маш олон эрсдэл гарч ирсэн, маш олон саад бэрхшээл гарч ирсэн. Гэсэн хэдий ч одоо дэлхийн нийтээр хамгийн сонгодог одоо бүнд хүрэх хамгийн ойрхон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол яалтчгүй өрхийн эмнэлэг, өрхийн эмчим байна гэдэг дэлхийн нийтээр дэлхийн анагаах ухаан бол баталсан болохоор энэ өөрчлөлтөнд одоо манай Монгол улс бол бэлдэж оролцсон. Ийм одоо түүхэн замналтайгаа юм. За тэгээ эдүүгээ бид нар одоо өрхийн эмнэлэг үүсэж өгчөөд үйл ажиллагаагаа явуулаад хүн амдаа эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг жигэд хүртээмжтэй чанартай өргөхийн тулд маш их юмыг одоо даван туулж зорж ажилласан. За эдүүгээ одоо бид нар 20 жил болоход бол манай өрхийн анагаах ухаан бол нэлээд хурдцтай одоо нэлээд амжилттай хэрэгжиж эдүүгээ одоо өрхийн эрүүл мэндийн төв болтлоо өргөжсөн. Ийм төвтэй байгаа юм. Тэгэхээр ер нь өрхийн эрүүл мэндийн төв гэдэг энэ шинжилэлт рүү орохын өмнөх болоод дараах ер нь өөрчлөлт ялгааны хувьд ер нь ямар байсан бэ? За урд нь бол одоо манай иргэд маань бол сайн мэдж байгаа. Хэсгийн эмнэлэг гэж байсан. За хэсгийн эмнэлэг бол ерөнхийдөө яг өрхийн эмнэлэг шиг хороо олгон дээр нь байхгүй. Хэсгийн эмнэлэг бол одоо дүүрэгтний 3-4 байдаг ч юм уу те. За тэгээд тэнд болохоор яг хуу нарийн мэргэжлийн эмчнэр төлхөө нөгөө хүүхдийн амбулатор тулгуурсан тийм хэсгийн эмнэлэг байдаг байсан. За тэгэхэд бол одоо гэрийн эргэлт гээд одоо айл гэр болгонд нь очиод нялх нэраа болгоныг нь үзэдгүү. Хөгжлийн бэрхшээлтэй бол яг нөгөө зорилттой бүлгийн гэрээрээ тусламж авах шаардлагатай хүмүүст бол одоо төдийлөн хүрдэггүй байсан. Гэтэл өрхийн эмнэлэг гэдэг маань өөрөө юу юм бэ гэхээр тухайн айл өрх гэрт амьдарч байгаа бүх насны бүх хүмүүст эрүүл мэндийн эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яг хүрч үйлчилж чадж байгаараа одоо урт дахь тогтолцооноос арай онцлог л тоо. За ер нь бол одоо манай хуучин одоо хүртэл ажиллаж байгаа Ахмад эмчнэр маань хүртэл хэлж байгаад иргэдийн маань бас хэлж байгаа үгээр бол одоо энэ одоо долгор гэдэг эмч бол одоо манай удмын одоо үеийн маань 3 үеийг тэр чигээр нь үзэж харж байсан. Манайхны бүгдийг мэддэг хүн энэ настай сайн эмч гэж зарим иргэд маань ярьдаг. Нөгөө талаас нөгөө долгор эмч маань ч гэсэн эдний хүүхдийн тэр нь тийм өвчтэй ийм өвчтэй гэд одоо ямар өвчнөр өвчилж исэн ямар өвчний түүхтэй тэрийг хүртэл бүр өргөн агуулгаар нь мэддэг болохоор өрхийн эмч бол яг өрх гэрт хамгийн ойрхон байдаг хамгийн чухал ийм одоо мэрэгчлэлтэн болж чаддаг. Тэгэхээр анх өрхийн эрүүл мэндийн төв одоо энэ өрхийн эмнэлэг гэдгийг байгуулад өөрчлөн шинжилт хийснийхаа даруйд олон улсын байгууллагт одоо нэгдсэн гэж та хэллээ шүү дээ тийм. Тэгэхээр ер нь олон улсад та ч гэсэн өөрөө явж одоо хуралд нь оролцож ирсэн юм байлээ. Тэгэхээр олон улсад ер нь манай Монгол улсын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг харьцуулбал ямар хуу төвшөнд ер нь хаах нь яваа юм бол. За сая өнгөрсөн 2018 оны 10 дугаар сард дэлхийн өрхийн эмчнэрийн ээлж чуулган болсон. Энэ маань болохоор Солонгосын Сөүл хотод ВОК гэдэг том чуулган маань болсон. Энд бол нийт 130
гаруй орны 2200 гаруй төлөөлөл оролцож за өөрийн улсад хэрэгжиж байгаа анагаах ухааны салбар шинээр нэвтэрсэн болон яг анагаах ухааны салбарт одоо маш амжилттай явж байгаа үйл ажиллагаануудад аягүй сайн танилцуулсан. За үүнд бол би Монгол улсыг төлөөлөөд яг өрхийн эмчнэрийнхаа дуу хоолойг төлөөлөөд бас Монголын өрхийн анагаах ухаан ямар төвшөнд яаж хөгжиж одоо яг ямар үйл ажиллагааг ямар төвшөнд явуулж байгааг вэ гэдэг талаар би бас танилцуулаад ирсэн л дээ. За ингээд танилцуулж байхад бол олон улсын төвшөнд харьцуулахад бол за манай Монголын өрхийн анагаах ухаан бол бас тийм амар доор биш. Ер нь бол нэлээд сайн хөгжиж байгаа улс орны тоонд орж байна. За энэ нь юугаар илэрхийлэгдэж байгаа юм бэ гэхээр яг өнөөдрийн хувьд бидний одоо яг явж байгаа энэ тогтолцоо бол үнэхээр сонгодог тогтолцоо юм байна. Өрхийн эрүүл мэндийн төв маань өөрөө бие даасан аж ахуй нэгж за өөрөө бие дааж менежментийн үйл ажиллагаагаа явуулаад хүн амд хүргэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээгээ өөрсдөө менежментийн одоо тийм сонгодог хувилбараар хүргэж байгаа нэг талаасаа. Нөгөө талаасаа өрхийн эмчнэрийн маань одоо хэрэгжилж байгаа хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл маань бол өөрөө бол бас дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад бас нэлээд өндөр түвшин рүү явцсан байна. Гэвч биднэрт яг нөгөө гадны улс оронтой харьцуулахад одоо сул тал маань юу байгаа юм бэ гэхээр яг хүний нөөцийн бодлого төр ерөнхийдөө жоохон сул байгаа юм байна гэж би бол өөртөө дүгнэлт хийжсэн тэр хууль дээрээс. Яагаад вэ гэхээр одоо манай Монголын өрхийн эмч маань бол яг өрхийн эмчийн тусгай 2 жил эрдэнэ төрийн сургалтанд одоо хамрагддаг болчиход байна. За ингэснээр бол яг өрхийн эмч юу хийх ёстой нэг өсөндөө ур чадвар эзэмшиж байгаа гэсэн үг. Гэтэл яг одоо манай нөхцөлд бол өрхийн анагаах ухааны одоо эрдэнэ турд суралцж байгаа суралцагчид маань нэгдүгээр цөөхөн байна. Нөгөө сургалт өгсөн хүүхдүүд маань яаж юм нэхэр хэд нарийн мэрэгчлийг одоо шүтсэн. Заавал одоо нүдний эмч, заавал зүрхний эмч гэдэг юм уу те. Хэд нарийн мэрэгчл рүү яваад идэг. Гэтэл өрхийн анагаах ухаан гэдэг бол маш том зүйл гэдгийг одоохондоо одоо манай анагаах төгсөж байгаа оюутнууд бол төгсөгчд маань бол төдийлэн сайн ойлгохгүй л шиг байна л да. Харин гэтэл гадны улс оронд яаж яана гэхээр доор ээж өрхийн эмч бэлтгэхэд болон өрхийн эмчийн мэрэгжил эзэмших 5 жил сурч сургууль төгсөөд ерөнхий мэрэгчлээ. За тэгээд 5 жил зарим улс оронд одоо жишээл Сингапурт гэхэд чинь жил болгон аттестатчлалын шалгалт өгдөг. Тэрүүгээрээ тэр хүн өрхийн эмчийнхаа эрхийг сунгуулаа явуулдаг. Тэр аттестатчлалын шалгалт нь бол бусад мэрэгжлийн эмчнэрийг бол хамгийн өндөр критертэй тийм мэрэгжил байдаг юм байна л да. Тэгэхээр яалтчгүй дэлхийн бусад улс оронд бол өрхийн эмч гэдэг хүн бол тасралтгүй суралцдаг, тасралтгүй өөрийгөө хөгжүүлдэг, мэдлэг мэрэгчлэр тасралтгүй дээшлүүлдэг ийм мэрэгчлэлтэн юм байна. За үүнийхээ хэрээр нөгөө цензур нь бас өндөр байхын хэрээр одоо цалин хөлс хангамж нь бас маш өндөр байдаг. Бусад нөгөө 2 дахь 3 дахь шатлын эмчнэрийг бол маш өндөр цалинтай. Тэгээд тэр хүн бол яг тухайн иргэнийг ерөөсөө л төрхөөс нь одоо хүртлэх бүх эрүүл мэндтэй холбоотой асуудлыг зөв зохистой шийдвэрлэж зөв зохистой одоо юу гэдэг юм тэр хүнийг өвчнөөс сэргийлэх бүхий л эрүүл мэндийн үйл ажиллагааг зохицуулж явдаг гол зохицуулагч нь өрхийн эмчил байт юм билээ л дээ. Тэгэхээр таны ярианаас сонсож байхад манай Монгол улсын эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа болоод менежмент, бодлого, чиглэл болвол олон улстай харьцуулах юм бол яг л одоо сонгодог хэлбэрээр явж байна. Хөгжлийн хувьд бол цаашаа хөгжих гарц нь бол бэлэн болцсон юм байна гэдэг ийм зүйлийг хэлж байна тий. Тэгээд одоо гол нь бол боловсон хүчин гэдэг бол үнэн. Өнөөдөр бодвол манай нэвтрүүлэгт орж ирсэн өрхийн эрүүл мэндийн төвийн эмчнэр маань байнга хэлж байдаг. Боловсон хүчин тутмаг байна гэдэг ийм зүйлийг хэлж байдаг. Тэгэхээр та бол бүр мэрэгших шаардлагатай байна. Мэрэгшиж олон улстай одоо олон улстай хөл нийлүүлэн алхах юм байна гэдэг юм зүйлийг хэлж шүү дээ. Тэгэхээр одоо бол тодорхой хэмжээнд ихэлчихсэн байгаа юм байна тийм. Мэрэгшүүлэх одоо яг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч гэдэг одоо тусдаа одоо нарийн мэрэгжлийн баг эмч шахуу болж ирж шүү дээ тийм. Олон улсад бол энэ бол нэгэнт ихэлсэн хийгдсэн зүйл юм байна. Тэгэхээр манай одоо цаашдаа хийгдэх ёстой гол асуудал бол энэ өрхийн эрүүл мэндийн төвийн эмчнэрийг чадваржуулах. За бүр өөрөөр хэлэх юм бол бүр үндсээр нь өөрчилж одоо бодлогын төвшин шал өөр одоо чиглэлээр болгож эхлэх юм байна л гэдэг юм зүйлийг ойлголоо. Тэгэхээр үйлчилгээний чанар тийм үйлчлэг үзүүлж байгаа үйлчилгээний хувьд олон улстай харьцуулахад ер нь ямар хөө байгаа. Манайх ч юм бол өрхийн эрүүл мэндийн төв бол одоо ойлголтын хувьд бол эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага гэж яваад байгаа шүү дээ. Тэгэхээр олон улсад ер нь ямар хөө байна. За ер нь бол түрүүн би хэлсэн тухайн нөгөө өндөр түвшинд бэлтгэгдсэн мэрэгчлэлтэн өндөр цалин хангамж авдаг болохоор тэр утгаараа өөрийн хариуцлага маш өндөр байдаг. За олон улсад бол ер нь
хамгийн эрүүл мэндийн салбарт хамгийн нэр хүндтэй мэрэгчлэлтэн бол өрхийн эмч байт юм байна. Монголд бол эсэргээрээ байгаа шүү дээ. Хамгийн одоо нэр хүнд муутай тийм мэрэгчлэлтэн бол яг салбар дотор бол өрхийн эмч болчиход байна л да. Тэгэхээр энэ нь бол бид нар нэгэнт 20 жил хөгжөөд ирлээ. Энэ 20 жилийн хугацаанд маш олон хувилбаруудаар бас өрхийн эмнэлгийг засгийн газар манд зохицуулахыг одоо оролдож исэн. За тэгээ явж ерөөсөө л өрхийн эрүүл мэндийн төв болоод энэ төв маань болохоор өөрөө ганцхан нөгөө эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх шаардлагатай байна гэдгийг хууль эрх зүйн хувьд бидэрт одоо боломжийг олгоод ирсэн байгаа. Бид нар одоо цаашид хөгжөхөд одоо бас нэг хөшүүрэг болох зайлшгүй хөшүүрэг болох ёстой нэг зүйл бол санхүүжилт байгаа юм. Өрхийн эрүүл мэндийн төвөд одоо нэг хэгэнд ногдох санхүүжилтийг бол авч байгаа. Төрөөс одоо 100% шууд авч байгаа. Гэвч яг энийгээ дагаад одоо иргэдийн мэнд донд бас нэг ийм ойлголт яваад байна л да. Тэр нь юу юм бэ гэхээр одоо үндсэн хуулинд хүн эрүүл амьд явах хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тэгээд мөн хууль эрх зүйд маань болохоор эрүүл мэндийн хангалттай тусламжийг хүн төлбөрөөр олгоно. Төр даана гэсэн байдаг. Гэтэл нөгөө үнэгүй юм л болохоор хүмүүс энэ нөгөө хандж байгаа хандлага маань хүртэл үнэгүй хандлага болоод байгаа. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт тулгамдж байгаа маш олон асуудал байгаа. За тэгээд нийслэлийн одоо 11 ч гэдэг юм уу одоо гомд санал хүлээж авдаг объектууд маань болохоор өрхийн эмнэлэгтэй холбоотой гомд санал их ирдэг. Энийг бол бид нар өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ бид нар энийг одоо юу гэдэг нь муу талаас нь хүлээж авах хичээдгүй. Яагаад вэ гэхээр альва үйл ажиллагаа ажил явж байгаа газар л ямар нэгэн эрсдэл ямар нэгэн гомдол санал гардаг. Тэгэхээр бид нар ажиллаж байгаа болохоор л тэнд одоо бидний ажлыг сайжруулахын тулд иргэд энэ нь болохгүй байх, тэр нь болохгүй байх гэдэг асуудлыг гаргаж байгаа их гэдэг үүднээс нь бид нар тэрийг хүлээж аваад за үнэхээр ямар асуудлууд байна. Асуудлаа мэдээд ирэмбэлж агаад өрхийн эрүүл мэндийн төв болон тэнд ажиллаж байгаа ажилтны нэр хүндийг өсгөхийн тулд бид нар тасралтгүй энэ чанарын процессыг бол тэр өрхийн эмнэлэг дээр бол байнга явагдчихэдэг. Тэгэхээр үзэгчдээ өнөөдөр бид та бүхэндээ Чингэлтэй дүүргийн 14 хороо өнөөдөр хэрэг өрх эрүүл мэндийн төвийн дараа алтан тулдаа хамтраад өрхийн ангаах ухааны одоо салбартай холбоотой тэр дунд өрх эрүүл мэндийн төвүүдийн одоо үйлчилгээ чанар за тэгээ цаашдын хандлагатай холбоотой мэдээлэл өргөж байгаа юм шүү. За тэгээ сайн таны яриан дундаас хөрөнгө санхүү бол өрх эрүүл мэндийн төвүүд бол маш шаардлагатай байдаг. Биднээс бол одоо үйл ажиллагаагаа идэвхжүүлээч шанаржуулаач гэж байнга шаарддаг боловч санхүүжилтийн хувьд бол яг хараат байдаг учраас тэр үйл ажиллагаануудаа илүү идэвхжүүлэхэд бол хүндрэлтэй байдгаа гэдэг энэ зүйлийг хэлж штэ тий. Тэгэхээр нэг хүний одоо мөнгийг тооцож одоо төсвөөс авдаг тий. Өрх эрүүл мэндийн төв энэ бол гол санхүүжилт. Орон нутгаас ч гэдэг юм уу тий тодорхой одоо өрх эрүүл мэндийн төв рүү чиглэсэн ямар нэгэн хандлт байдаг болов. За ер нь бол сүүлийн жилүүдэд бол орон нутгийн дэмжлэг маш их одоо ирдэг болчиход байна. Энэ мэн юу юм бэ гэхээр нөгөө төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа дарга удирдлагууд маань өрхийн эмнэлэг бол хүн амын донд байдаг хамгийн чухал объект юм байна гэдгийг аягүй сайн ойлгодог болоод байна л да. Яг өнөөдрийн төвшөнд бол нэг иргэнийг бүтэн жилийн хугацаанд штэ өрхийн эмнэлэг тооцож өгж байгаа мөнгө маань болохоор 15,600 төгрөг. 15,600 төгрөгөөр одоо зүгээр нэг хүний захын ганцд орол хоол идэх мөнгө штэ. Тэр мөнгөөр тэр хүн бүхэл бүтэн жилийн турш 12 сарын турш нэгсэндээ өрхийн эмнэлэг дээрээс очиж үйлчилгээ авч байгаа байхгүй. Гэтэл тэрэн донд ч за огт үйлчлүүлдэг хүмүүс бас байдаг. Гэтэл яг өрхийн эмнэлэгт үйлчлүүлдэг хүмүүсээсээ илүү үйлчлүүлдэг хүмүүс нь мас них байдаг. Тэнд өрхийн эмнэлэгт өнөөдөр ямар хүмүүс их хандж байгаа. За төрсэн жирэмсэн ээжүүд маань одоо байнга үзүүлж байна. Жирэмсний хяналтаа хийлгэж байна. За төрсний дараа нярааг бол бид нар өөртөө няраа болон төрсөн ихэд 7 хоног болгон гэрээр нь очиж үйлчлэгээ үзүүлж байна тий. Тэгээд тэр хүүхд 1 сартай, 2 сартай, за 2 сартаас эхлээд товлын вакцинд орж ийн, өрхийн эмнэлэг дээрээ орж ийн тий. Сар болгон өсөлт хөгжилтэй хянуулж байна. Хаана өрхийн эмч, өрхийн зөвлөгчаараа хянуулж байна. Бүтэн жилийн хугацаанд тэр 30 ч бай, 40 ч бай, 50 ч үзүүлсэн бай. 15,600 төгрөгийг л бид нар нэгсэндээ тэр иргэнд үйлчлэлт авч байгаа. Гэтэл энэ маань болохоор яг одоо зах зээлийн түвшинд бусад улс орнтой харьцуулахад бол бүр өчүүхэн жоохон мөнгө болчиход байгаа байхгүй. Ангаах ухааны салбар түүн дотроо яг эрүүл мэндийн одоо анхдаг шатлал руугаа түлхүү одоо биднэрлөө чиглэсэн санхүүжилтийн их усүрийг маш сайн бэхжүүлж өгөх юм бол өрхийн эмнэлэг бол өссөн үсээгүй цаашаа олон улсын чиг хандлага руу хөгжим тодорхой. Бид нар бол одоо тэгэж харж байна.
За тэгээд мөн дээрэс нь яг өрхийн эмнэлэгтэй холбоотой маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна л да. За үүн дотроос яг томоохон төслүүдийн ярих юм бол за Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлж байна. За мөн дээрэс нь дэлхийн эрүүл мэндийн байгууллага маань бас өөрөө дэмжлэг үзүүлж байна. Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан гэж байна. Солонгосын иргэдийн сан гэдэг тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэгтэйгээр одоо Монголын өрхийн ангаа ухаанд бас дэмжлэг үзүүлж байна. Мөн дээрэс нь одоо нэлээд олон жил бид нартай хамтарч ажиллаж байгаа нэг салбар олон улсын байгууллага бол Глобал сан гэж байгаа. За Глобал сангийн сүрээгийн төсөл дээр бол одоо өрхийн эмнэлгийнхэн бас ажиллаж байна. Одоо ч ажиллаж байна. За тэгээд орон нутгийн хувьд гэх юм бол ер нь сүүлийн жилүүдэд одоо орон нутгийн дэмжлэг маш их ирж байна. За жишээлбэл би одоо Чингэлтэй дүүргийн хувьд авч үзье л да. За бид нар нөгөө нэг иргэн тооцогдсон тэр 15,600 төгрөгөөр бодож орж ирсэн одоо мөнгөөр чинь ерөөсөө л тэр тухайн аж ахуй нэгж юу хийх ёстой бүх үйл ажиллагаагаа дэмжиж багтаад цалин, хөлс, даатгал, шимтгэл, за тэгэл эм тариа, орох, боох материал, унаа, тэрэг, байрны засвар, үйлчилгээ одоо бүх юмнуудаа тэр менежментээр хийгээ явж байдаг. Гэтэл тэр маань өнөөдөр биднэрт хүрэлцэхгүй байна. Үнэхээр энэ бол яалтчгүй бидний хамгийн гол тулгарч байгаа асуудал бол тэр мөнгөний хүрэлцэхгүй байгаа. За Чингэлтэй дүүргийн хувьд гэх юм бол одоо сүүлийн 3-4 жил бүх өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тогтмол зардлыг даадаг болсон. Дүүргийн эцэс дарга намын газраас. Ингээд ирэхээр биднэрт бол маш их ачаа хөнгөлөгдөд ирж байгаа. Энийхээ хэрээр бид нар нөгөө одоо чөлөөлөгдөж байгаа тэр санхүүжилтаа хүний нөөцөө бэлдэх эсвэл стандартын дагуу хүний нөөц оронтойгоо бүрэн ажиллах ийм боломж бас олдож ирж байна л да. За тэгээд дээрэс нь одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр манай Монгол улсад 1997 оноос эрүүл мэндийн хаан шатны тусламж үйлчилгээ болон бүх нийтийн олон нийтийн түвшинд мобайл технологи хэрэглээг өргөжүүлэх гэсэн төсөл хэрэгжиж ирсэн байгаа юм. За энэ төслийн бол маш амжилттай ер нь хэрэгжүүлсэн газрууд маань явуулж байгаа. За энэ маань бол одоо жилд нэг дунджаар 10-аад газар нэгжид хэрэгжиж байгаа. Ихэвчлэн одоо өрхийн эрүүл мэндийн төвүүдээс нэгээс хоёр өрхийн эмнэлэг сонгоод бусд нь бол дандаа нөгөө аймагуудаас нэлээд алс байдаг сумдууд руу нэлээд орсон. Ингээд манай Монгол улсын бүр өнцөг болон бүрт энэ мобайл технологийн төсөл маань амжилттай хэрэгжсэн байгаа юм. Цаашид үргэлжлээ явах юм. За үүний нэг нь болохоор манай Чингэлтэй дүүргийн 19 дахь байгаа юм. За тэгээд энэ манайх болохоор 2018 онд энэ мобайл технологиг хэрэгжүүлсэн. За үүнийхээ хүрээнд энэ үнэхээр одоо иргэдэд хүрсэн, иргэдийн сэтгэл ханамж дээшлүүлсэн маш олон өвчин одоо эрдэс сэргийлтийг одоо арга хэмжээ цогцоор нь хэрэгжүүлэхэд амжилттай төсөл байна гэдэг одоо Чингэлтэй дүүргийн эцэс даргын намын газар жишээлбэл энэ мобайл технологиг 5 өрхийн эрүүл мэндийн төвдөө өөрийн хөрөнгөөр бас авсан байна. Та өөрөө сайн хэллээ л дээ. Олон улсын байгууллагууд бол өрхийн эрүүл мэндийн төвийг одоо хандсан үйл ажиллагаануудыг маш их зохион байгуулж байгаа. Тэгэхээр өрхийн эрүүл мэндийн төв гэдэг зүйл бол олон улсад одоо нэн тэргүүн тавигдсан чухал салбар болсон учраас энийг одоо манайх руу ч гэсэн орж ирчтэй тусламж үзүүлэхтэй тийм өрхийн эрүүл мэндийн төв рүү хандаад байгаа болов уу гэж миний хувьд бодож байна л да. Тэгээд хоёулаа одоо үргэлжлүүлээ шууд нөгөө мобайл технологийнхоо авч ирсэн зүйлсүүдийг бас үзэгчдэд танилцуулаад явчих. Мобайл технологитой холбоотой мэдээлэлүүд гарч байгаа боловч яг ямар давуу талтай юм бэ? Яг ямар үйл ажиллагаа явах гээд байгаа юм бэ? Яваад байгаа юм бэ гэдгийг бол тэр бүр сайн мэдэхгүй байгаа. Яг үнэ хэлбэл бол тийм. За мобайл технологи гэдэг маань бол ерөнхийдөө одоо халдварт болон хүн амын дунд халдвар тус өвчнийг эрт илрүүлэг хийх тухайн хүн одоо өөрийгөө өвчтэй гэж мэдэхгүй байхад нь эрт илрүүлэг хийх зорилгоор өрх гэрт нь одоо бид нар бас үзлэг хийх боломжтой юм технологи байгаа юм л да. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрөө одоо гишүүн улс орнуудаа зөвлөмжийг хөрвүүлж байгаа юм. За энэ зөвлөмж нь юу юм бэ гэхээр бүх нийтийн эрүүл мэндийн хамралт хэнийг ч орхитуулахгүй байх. Энэ зарчмыг л ерөөсөө одоо мөрдөж ажиллах нь хамгийн чухал юм байна шүү гэж одоо зөвлөд байгаа юм. За бүх нийтийн хамралт гэдэг нь иргэн та хааж хизээж санхүүгийн ямар нэгэн бэрхшээлгүйгээр өөрт эрүүл мэндийн одоо эрэлт хэрэгцээтэй тэр тусламж үйлчилгээгээ авах үйл ажиллагааны боломжийг л бол бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэж байгаа байхгүй юу. За яг энэ зарчмын хүрээнд энэ мобайл технологи маань бол хэрэгжиж байгаа. За тэр нь юу юм бэ гэхээр за өрхийн эмч өнөөдөр бид нар өрхийн эмчнэр одоо гар утасны хэмжээтэй ийм аппаратаар ямар нэгэн цахилгаан шаардлагагүй, ямар нэгэн интернет шаардлагагүй ийм аппаратыг гэрт ч очиод таныг баг оронд чинь хөвтөж явах ч хүртэл бид нар онцлог хийх боломжтой болчихж байгаа байхгүй юу. За тэгээд эргээд энэ маань болохоор бас одоо сүүлийн технологи дээр үндэслэлсэн байдаг. За жишээлбэл энэ гэхэд зүрхний бичлэгийн аппарат.
Оо зөв. Манайх нөгөө зүрхний бичлэг хийлгэх гэхээр хуцаа тайлал нөгөө чэйжэн дээр Тэгдэж штэ. тэр биш. За энэ аппарат маань өөрөө яг уу гэхээр зүгээр батарейгаар ажиллана. За хасаалаа энэ хоёр талын электродоо гартаа барьчихна. Ингээд зүрхний бичлэгээ хийчихнэ. За зүрхний бичлэгээ хийхдээ бид нар одоо өрхийн эм цэвэрлэгч нар болохоор энэ iPad-н дээр болохоор зүрхний бичлэгийг нь хараа явчих боломжтой гэсэн үг. За эргээд тэгээд харсан юугээ бид нар хадгална. Хадгалангуудаа магадгүй тэр хүн одоо юу гэдэг юм зүрхний бичлэгийнхаа бичлэгээ авах шаардлагатай болвол тэр зүрхний бичлэгийг ингээд барьчих тий. Тийм. Одоо шууд ингээд одоо харагдаж байгаа юм байна. Зүрхний бичлэг дээрээ хийгдчихнэ. За энэ бичлэгийг нь бид нар одоо нэгсэндээ аппарат нэрээ хийж дуусчаад хадгалаад илгээчихнэ. Илгээнгүүтээ энэ ч бид нар одоо энэ iPad нэрээ мэдээллийн сангаа бүрдүүлчихэж байгаа гэсэн үг байхгүй юу? Ингээ мэдээллийн сангаа бүрдүүлэнгүүтээ хүсвэл энэ хүн 5 жилийн дараа манай эмнэлэг дээр ирэх юм бол бид нар одоо энэ хаартаасаа хадгалсан мэдээллийн сангаас гаргаж ирээд хоёр бичлэгийг харьцуулах боломжтой. Хүсвэл энэ хүн бичлэгээ авъя гэх юм бол бид нар мэйл хаяг юм уу фэйсбુક хаягаар нь явуулцдаг. Энэ хүн дараагийн шатлалд очиод за би сая өрхийн эмнэлэг дээр очиод зүрхний бичлэгээ хийлгээд ирлээ. Энэ байна гэд бичлэлтэй бас ингээ харуулчих боломжтой гэсэн үг. Тий. За тэгээд энэ аппарат The result of measurement of ECG is heart rate 82 times every minute. No irregularity found. За энэ маань болохоор англиар шууд циклучийн буюу дүгнэлт нь гараад ирж байгаа. Аппарат нэрээ Smile-аар энэ гараад ирж байгаа байхгүй юу? Энэ хүн зүрхний бичлэгийн өөрчлөлт байхгүй байгаа болохоор энэ Smile маань инээж байна. Хэрэв өөрчлөлтөө гарч ирэх юм бол уйлах ч юм уу, урвах ч юм уу. Ингэх юм бол за энэ хүний зүрхэнд өөрчлөлт байгаа юм чинь энэ хүнийг одоо суурин бичлэгтээ оруулъя. Ийм байдлаар аппаратны маань гол онцлог нь. За тэгээд энэ аппарат маань өөр дээр 1000 хүний санах байтай. Зөв. Цаг минутаар нь бид нар одоо бичлэгээ хадгалаа явуулдаг. За тэгээд энийгээ буцаагаад одоо хаарт руугаа хуульчиж болно. Тэгээд дахиад 1000 хүн тий. Тэгээд дахиад 1000 хүнээ бичээл энэ бол анхан шатнд маш хэрэгтэй. Ялангуяа одоо манай Монгол улсад чинь нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судасны өвчин сүүлийн олон жил явж штэ. Энэ зүрх судасны хүндрэл болон өвчлөлийг эрт илрүүлэх тийм боломжтой болоод ирж байгаа. Манай иргэд чинь өөрсдөө тэгээ одоо гэртээ сууж байгаа зүрхний бичлэг хийлгэх юм биш үү ерөөсөө тий. Хаанч хийж болох юм шүү дээ. Хөдөө одоо юу гэдэг мал зугаалгаар явж байгаа ч юм уу малд явж байгаа ч юм уу зүрх хөдлөө гэхэд энэ чажуугаар зүрхний бичлэг. Тийм байна. Тий. За зүрхний бичлэгийн аппарат бол юм байна. За дараагийнх маань болохоор энэ юу эхо. За эхо маань бас ямар нэгэн цахилгаан шаардлагагүй, ямар нэгэн интернет шаардлагагүй. Эхоныхаа аппарат бид нэг бол кармалал явуулдаг. За мөн адилхан бид нар энэ бүх аппликейшнуудыг юун дээр гар утсан дээр суулгацсан байдیں۔ Манай өрхийн эмчнэр. Шаардлагатай бол iPad аваад явна, шаардлагагүй бол гар утсан дээр хараа явчихна. За энэ дэлгэцэн за яг одоо харагдахгүй л. Тийм. Гэхдээ зүгээр ерөнхийдөө ингээд шууд харагдах нь шүү дээ. Нөгөө имлэг дээр очиод эхо үзүүлдэгтэй л яг адилхан. Тэгээд энэ чинь бас мөн овог нэр регистрийн дугаараа хийж байгаа л бүх мэдээлэл нь хадгалагдчих. Тийм. Эхоогоо хараа явчихна. За одоо жишээлбэл энэ iPad-н дээр маань хадгалагдсан юунуудаа харъя л та. За зүрхний бичлэгүүд гэхэд ч одоо ингээл цаг минутаар нь хадгалсан байгаа. Зөө. За өрхийн эмчнэр маань ер нь ийм төвшөнд болцсон байна гэдгийг би харуулахыг зориод байна. Энэ эхоны зураглууд маань бас ингээл хадгалал. За одоо жишээлбэл энэ бөөрийн зураг гараад ирж байна. Энэ насын бичээд нэрийг бичсэн хүнийх нь мэдээлэл байна. За хэмжээсээ ингээд тавьчихсан. Амар болцсон юм байна. Тэгэл энийгээ бид нар бас мөн адилхан зөвхөн хард дискэн дээр хадгалал явчихдаг. За тэгээ ер нь бол өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүс бол одоо супер хүмүүс гэж би бол хэлэх дуртай байдаг. Яагаад вэ гэхээр тэнд ажиллаж байгаа бүх ажилчид энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүн амд хүргэж байгаа энэ үйлчилгээнд бүгдөө гар бээр оролцдог. За одоо манай эмнэлгийн хувьд бол мобайл технологи хэрэгжээд эхэлсэн. Гэтэл одоо энэ дээр маань хэн оролцдог вэ гэхээр манай эмнэлгийн жолооч хүртэл оролцдог. Жолооч яагаад оролцдог вэ гэхээр за бид нар бас энийг гар утсан дээр хүртэл суулгацсан байгаа л да. VHS аппликейшн гэж байдیں۔ Тэр маань юу юм бэ гэхээр тухайн хүний мэдээлэл байдаг. За тэгээд одоо ийм мэдээлэлтэй энэ дээр бол одоо пассвортын хэсэг буюу тухайн хүний одоо нэрнээс хүс боловсрол, ажил, хөдөлмөр, орлого одоо тэр тухайн хүнтэй холбоотой бүх мэдээлэл нь. За тэгэл халдварт болон халдвартаас өвчин эрүүл мэндийн эрсдэл гэл бүх мэдээлэлүүд орсон. Энийг манай жолооч юм уу
эсвэл одоо үйлчлэгч чамаагүй ингээд хийчихдэг. Зөв. Тэгэл энэ дээрээ хадгалаад бид нар буцаад нөгөө хадгалсан мэдээлэлээ одоо нэгсэндээ боловсруулалтын програм руу боловсруулаад тэгээд бидний одоо яг барьж ажиллаж байгаа юм байна юу юм бэхэр яг иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө яаж ажиллах ёстой юм бэ гэдгийг бид нар зурглаа гаргадаг. Тэр зурглаа яаж гаргах вэ гэхээр одоо энэ үзлэгт хамрагдсан бүх хүмүүсийнхээ мэдээллийг SBS юм уу эсвэл Stata гэдэг боловсруулалтын програмд боловсруулангууд одоо манай хорооны аль нутаг дэвсгэрт нь ямар өвчлөл нэх вэ? Эсвэл хүн амын одоо залуучуудын дунд аль өвчлөл нь аль насны аль хүснийхэнд их вэ? Тэр дундаа бүр наривчлаг гаргаад ирэх боломжтой болж байгаа юм бид нар. Аль ямар боловсролтой хүмүүст нь аль өвчин их вэ? Бүр энийг өөрчлөлт бид нар маш олон хувилбараар гаргаж ирж байгаа. Тэнгүүтээ дараа жил нь одоо бид нар ажлын төлөвлөгөөгөө хийхдээ за манай хорооны 55-аас 57 насныхны дунд зүрх судасны өвчин, ишимийн өвчин их тохиолдоод байна. Тэгэхээр бид нар энэ насныхын руу зориулсан одоо зүрх судасны зориудын урьдчилан сэргийлэх үйлчилгээг хүн болгоныг оруулах шаардлагатай байна гэдэг ч юм уу тийм. Ийм байдлаар бид нар өрхийн эмнэлэгчин одоо ийм үндэслэл дээр ажиллаа хийгээд төлөвлөө явуулдаг болчиход байна. Энэ нь бол ерөөсөө орчин үеийн маш дэвшилттэй технологи байгаа юм. Тэгээд дээрэс нь даралтын аппаратыг би тайлбарлаж л да. Энэ маань болохоор одоо манай Монгол улсад эрүүл зүрх эрүүл Улаанбаатар гэх хөтөлбөр явж байгаа. Тийм. Новац сангийн оном сан маань хэрэгжүүлж байгаа. За энд маань болохоор манай Монгол Улаанбаатар хотын бүх өрхийн эмнэлгүүд хамрагдсан. За тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр артерийн даралт 130-80 буюу түүнээс дээш байх юм бол давтан үзэлгээр артерийн гипертенз гэж онцлоод энэ хүнд одоо даралт бууруулах болон эрсдэл бууруулах эмчилгээ үйлчилгээ хяналтыг хийх юм зорилготой байгаа. За энэ аппарат маань болохоор өөрөө яадаг юм хэр тэр 130-80 гэсэн даралтыг гаргахын тулд тухайн хүнийг одоо стандарт байрлалаар суулгаад 3 удаа даралтыг үзчихэд дунджаар навдаг. За энэ аппарат маань өөрөө ямар аппарат вэ гэхээр тэр 3 удаагийн хэмжилтийг 1 удаагийн хэмжилтээр дундчлаад гаргаад ирдэг. За мөн дээрэс нь энэ аппарат маань ямар учиртай юм бэ гэхээр сүүлийн 100 хүний даралтыг бас хадгалдаг. Эргээд бид нар нэг өсөндөө энийг дуулаад авчдаг. Тэнгүүт за та 7 хоногийн өмнө дорж байгаа та 7 хоногийн өмнө эргээд таны даралт 187 таатай байсан байна. Доод даралт чи ихссэн байсан байна. Дээрэс нь энэ ногоон улаан гэрэл маань ногоо нь болохоор хэвийн даралтыг зааж байгаа. Хэрвээ улаан гэрэл гараад ирэх юм бол энэ нь одоо их өндөр даралтыг зааж байгаа гэсэн. Энүүгээрээ бид бас хараад дүгнэлтээ иргэн ч өөрөө хийчих боломжтой гэсэн. Ингээд энэ юу хадгалсан юунууд одоо энэ хүн гэхэд хоёул улаан хассан байхад 142 94 гэдэг даралт нь өндөр гарсан байна. Хэвэн байх ёстой хэмжээс их гарсан байх шүү таны даралт гэдэг энийг харуулчихна гэсэн үг. За эргээд бид нар ерөөсөө мэдээллийн базаал аюул сайн цуглуулж чадж байгаа болохоор энэ дээрээ эргээд нөгөө иргэдийн судалгаагаа хийгээд тэр судалгаан дээр үндэслээд нөгөө үйл ажиллагаагаа цааш төлөвлөлт явахад бол тус нэмэлт болж байна. Хамгийн оновчтой бас хувилбар болоод байна л да. За тэгээ үүнийг дагаад одоо сахар хэмжигч байна, холестерин хэмжигч байна. За мөн дээрэс нь төрөвчлсөн онцлогууд гэх юм бол БЦ вирус, хеликобактер гэрт нь л очиод үзээд байна шүү дээ бид нар энийг чинь. За тэгээд хеликобактер хеликобактерийг бас гэрт нь очиод үзчихсэн. Цуснд нь үзчихсэн ерөөсөө. За тэгээд сүүлд бол бас энэ олон улсын хуралд оролцож ирснээс хойш би бас нэг судалгааны ажлыг эхлүүлээд тэрийг бас эхний үе шатаа бол амжилтаа хийчихэд байгаа юм л да. Тэр нь юу юм бэ гэхээр хавдрын өвчлөлийг бас бид нар эртэлүүлэх боломжтой юм байна. Ялангуяа өрхийн эмч. Хавдар гэхээр л заавал нөгөө хавдар судлалын үндэсний төв дээр очиж хэдэн хоног өдрөөр орж ирж байгаа. Тэндэл үзүүлж онцлогдох юм гэж манай иргэд бодоод байдаг. Гэтэл цаан ч өрхийн эмнэлэг дээр ч хавдар онцлогддог болчиход байна. За тэр нь юу юм бэ гэхээр одоо сүүл үеийн илгэний хавдрын маркер гэж одоо бас төрүүлсэн онцлог байна. Цусын дусаагаал 2-3 минутын дотор хариу гарчдаг. Төрөө булчирхан хавдар, ходоодны хавдрын төрөвчсөн онцлогыг бид бас үйлчлэгээнд нэвтрүүлсэн явж байна л та. За ингээд элэг бүтэн хөтөлбөрийн хүрээнд БЦ вирусын илрүүлэгт орсон хүмүүсээсээ БЦ вирусын илрээд нөгөө идэвхжэлтэй гарсан хүмүүс дотор бид нар энэ хавдрын онцлогоо бас зориудаар хийсэн хүн болгоныгоо. За ингээд хийхэд бол 187 хүнээс 7 хүний хавдрыг гэрт эрдэнэ илрүүлж байгаа байхгүй. Энэ илэрсэн 7 хавдрын маань одоо 4 1-р үе шатанда 3 2-р үе шатанд илэрч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө Монголд хамгийн их одоо тохиолддог илгэний хавдрыг урьдчилан сэргийлэх одоо урьдчилан одоо эрт илрүүлэх
бас өрхийн эрүүл мэндийн оролцоо одоо бол эхэлж штэ тийм. Тий. Тэгэхээр өрхийн эмнэлэг бол яг энэ техник технологи ашиглаж байгаа одоо өнөөдөр мобайл технологи хэрэгжсэн өрхийн эмч эхоогоо харж чинь зүрхний бичлэгээ хийж чинь дөрвчсэн онцлогуудаа хийж чинь энэ бол мэрэгжлийн ур чадвар байгаа байхгүй. Тэгэхээр супер болж эхэлж байна тийм. Супер болж эхэлж байгаа байхгүй. Бид нар тэнд одоо бүхий л зүйлийг хийж байна. Өнөөдөр одоо 3 дахь шатлалын эмнэлэг юм уу эсвэл 2 дахь шатлалын эмнэлэгт өнөөдөр статистик боловсруулалтаа тухайн одоо нүдний эмч нь боловсруулалтаа хийгээд ч юм уу эсвэл нүдний эмч нь одоо нервийн ажлыг давхар хийгээл тесттэй тоолооч юм уу тайлан гаргаад ийм ажил хийхгүй шүү дээ. Тэр бүгд тусдаа хийх. Тэгэхээр олон талд дур чадвартай тийм. Тэгэхээр л энэ өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмчнэрийнхээ чадварыг улам нэмэгдүүлэх, ялангуяа нөгөө нэг мэрэгшүүлэх тийм. Энэ ингэсгийн болоод маш олон одоо асуудлуудыг зэгцлэх боломж нь одоо үүсэх юм байна гэдгийг хэлсэн. Тэгээ харамсалтай нөгөө хоёулын чинь цаг өндөрлж байна нөгөө 30 минутын хугацаатай учраас дуусчих. Тэгээд энэ төгсгөлд нь одоо бас нөгөө асуугаагүй товчхон бас хүрэх мэдээлэл байгаа бол хэлчихгүй. За ер нь бол өрхийн эмнэлэг бол олон улсын түвшинд харьцуулахад манай өрхийн эмчнэр бол маш чадвартай, чадaltaй болж байна. Гэвч биднэрт бас дутагдж байгаа нийт тэргүүний 3 асуудал байгаа. За нэгдүгээрт нь бол энэ санхүүжилтийн тогтолцоо яалтчгүй. За хоёрдугаарт нь хүний нөөцийн бүр одоо засгийн газрын түвшинд энэ бодлогоор авч хэрэгжүүлэх шаардлагатай байна тийм. За гуравдугаарт нь бол биднэрт бас орон байрны асуудал үнэхээр ялчгүй тулгарч ирж байна. Одоо 10 жилийн өмнө зохицуулбар байр бариад орсон тэр үед одоо манай хорооны хүн ам жишээлбэл 5500 байсан. Гэтэл өнөөдөр нөгөө байранда байдгаараа байгаа хэрнээ хүн ам маань 12000 болсон. Ажилчид маань нэг дахин нэмэгдсэн. Гэтэл яалчгүй нөгөө орон байрны хүрэлцээ бас хомсдод байгаа гэдэг. Баа шүү гэдгийг байна. Сануулж байна. Гэтэ бол болж үтж байгаа зүйл нь бол одоо болохгүй байгаагаас илүү байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа маш олон эмч зөвлөгч ажилчид маань бол хичээсээр байгаа. Тийм учраас та бүхэн бас уурлаж бухимдгаас өмнө энэ хүмүүсийн хөтөлбөрийг үнэлж байгаасаа гэж миний хувьд бол бодож явдаг. За ингээд энд бидний урилгыг хүлээж авч ирж өрхийн ангаах ухаан тэр дундаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа цаашдын хандлагатай холбоотой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та бүхний одоо цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ энд хүрээ зочны цаг өндөрлөж байна. Эх 7 хоногт шинэ зочнотойгоор эргээд уулзъя.